Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал тусан үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улс болон Украиний албан тушаалтууд уулзсан байна. За тэдний хувьд Украинд инх тайван тогтоох асуудлаар дахин хэлэлцсэн байна. За энэ удаагийн уулзалт нь Америкийн нэгдсэн улсын Флорида мужид болж байгаа. За уулзалтын үеэр Америкийн нэгдсэн улсаас дэвшүүлсэн 28 зүйлт инхийн төлөвлөгөөг наривчлан хэлэлцсэн гэж мэдэгдэж байна. За энэ удаагийн уулзалт нэлээд бас онцлогтой болж байна. За Украиний талаас яриа хэлэлцэж шинэ хэлэлцэгч бол орж байгаа. За энэ бол Украиний үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров тэргүүтээ төлөөлөгчд оролцож байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсаас төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүтээ төлөөлөгчд оролцож байгаа юм. За анх батлагдахдаа 28 зүйлтэй гарч ирсэн энэ Украинд инхийг тогтоох тухай сүүлийн үеийн төлөвлөгөөнд Оросын шаардлага хэд их тэгсдүүлэн хангасан гэсэн ийм шүүмжлэлт өртөөд байгаа. За төлөвлөгөөтэй холбогдуулан Украиний зүгээс зарим нэгэн өөрчлөлтүүдийг хийхийг оролдож байгаа. За үүнд мэдээж хэрэг Украиний Европын холбоотнууд гол дэмжлэг үзүүлж байгаа юм. За тухайлбал анх гарсан төлөвлөгөөнд Украиний цэргийн тоонд хязгаарлалт тавих, тус улсыг НАТО дэсгийг хориглох, за мөн Украиныг 100 хоногийн дотор сонгуул явахыг шаардах, за мөн хамгийн гол нь Украиний газар нутгийн 5-1 орчмыг нь Оросын холбооны улсад шилжүүлэхтэй холбоотой асуудлууд яригдсан явдал нь бол анхаарлыг татсан. За орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээснээр дипломатч яриа хэлцээний төлөөлөгчд за сонгуулийн хугацаа болон нутаг дэвсгэртээр ямар тохиролцоо хийх талаар хэлэлцэн гэсэн. За гэхдээ өөр дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. За харин Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сэтгүүлчдэд хандан уг уулзалт нь үр бүтээлтэй болсон ч гэсэн инхийн яриа хэлэлцээрт хүрэхийн тулд хийх ажил их байгааг мэдгдсэн. Төрийн нарийн бичгийн дарга нэм гарагт болсон яриа хэлэлцээний үеэр цаашид бол олон асуудлуудыг ярилцсан. За үүн дээр үндэслэн цаашаа явах боломжтой гэж хэлсэн ч гэсэн ажил үүргүүдийг бол нэмж хийх шаардлагатай болсныг мэдгдсэн. Харин Украиний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Рустем Умеров Америкийн нэгдсэн улсын хүчин чармаалтыг үнэлж байгаагаа илэрхийлээд Америкийн нэгдсэн улс биднийг сонсож байна, Америк биднийг дэмжиж байна, Америкийн нэгдсэн улс бидний хажууд ажиллаж байна гэж хэлсэн байна. За түүний гол онцлог мессеж нь Америкийн нэгдсэн улсын арт иргэд гэхээс илүү Америкийн ерөнхийлөгч Дональд Трампд хандсан байх магадaltaй гэж үзэж байна. За учир нь гэвэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Украинд дэмжлэг үзүүлж байгаагийн хариуд Америкийн нэгдсэн улсад хангалттай талархаж баярлж байгаагаа илэрхийлэхгүй байгаа гэсэн мессежийг олон удаа илэрхийлсэн. За тийм учраас бол хэлсэн үгэндээ Америкийн дэмжлэгийг удаа дараа онцлон талархаж хүлээж авч байгаагаа мэдгдсэн. За тэрээр хэлэхдээ ерөнхийлөгч Зеленскийтэй бол байнга холбоотой байгаа. За яриа хэлцээ хийж байгаа хүмүүс Украинд урт хугацаанд аюулгүй байдлын баталгаа хангахын тулд ажиллахыг зорж байгаагаа хэлсэн. За бидний гол зорилго бол цэцэглэн хөгжсөн Украин гэж Умеров уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлээд бид Украиний ард түмний хувьд чухал асуудлуудыг хэлэлцэн. За Америкийн нэгдсэн улс үүнд маш их дэмжлэг үзүүлсэн гэж хэлсэн. За энэхүү яриа хэлцээр нь Украиний хувьд бас чухал арга хэмжээ болж байгаа. За учир нь гэвэл тус улсын хувьд сүүлийн үед авилгалтай холбоотой асуудлууд дэгдсэн. За ялангуяа төрийн өмчөд эрчим хүчний компани, за тэр дундаа цөмийн эрчим хүчний компанитай холбоотой асуудлууд бий болсон байгаа. За үүнд нь бол ерөнхийлөгч Зеленскийгийн ойрын хүн гэгддэг Тимур Миндич гэдэг хүн холбогдсон. За энэ хүний хувьд тухайн авилгалтай холбоотой асуудлуудын гол зохион байгуулагчаар нэрлэгдэж байгаа. За энэхүү авилгалтай холбоотой асуудлуудад бас Украиний ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак холбогдсон. За баасан гарагт тэрээр албан тушаалаа өгөх тухай мэдээлэл хийсэн. За түүний хувьд энэхүү үйл ажиллагаатай за ялангуяа Тимур Миндичтэй холбоотой байх магадaltaй гэж үзэж байгаа. За түүний гэр оронд нь бол нэгжлэг хийсэн авилгалтай холбоотой байж болзошгүй гэсэн ийм дуулаа шууган дэгдэж байгаа. За Ермакийн хувьд өмнө нь Америкийн нэгдсэн улстай харилцаа холбоо тогтоох яриа хэлцээ хийх гол яриа хэлцээ оролцогч тал байсан бол энэхүү албан тушаалаа өгснөөр түүнийг орлож Рустем Умеров Америкийн нэгдсэн улстай гол яриа хэлцээг өрнүүлж байна. За мөн энэ 7 хоногийн сүүлээр Марко Рубио болон за мөн тусгай айлч Стив Виткомор Владимир Путинтэй бол уулзах төлөвлөгөөтэй байгаа гэсэн ийм мэдээлэлүүд бас цацагдж байгаа. За ер нь бол талуудын зүгээс яриа хэлцээний яригдсан зүйлүүдийг талуудын байр суурийг ойртуулах, харилцан буулгах хийх тал дээр бол ажиллаж байна. За хэрвээ энэхүү яриа инхээ хэлцээ төлөвлөгөө амжилттай болсон тохиолдолд Украинд 4 жил орчим үргэлжилж байгаа дайн байлдааны үйл ажиллагааг төгсгөхөд чухал үүрэгтэй гэж харж байгаа. За талуудын хувьд бол өөр өөрийн тавьсан шаардлагыг гүйцэтгүүлэхэд хамгийн гол анхаарлаа тавьж байна. За Оросын холбооны улсын хувьд энэхүү 4 жилийн дайн өрнүүлэх гол шалтгаан нь бол Украиныг өөрийн нөлөөллийн бүстэй байлгах. За ялангуяа Украиныг НАТОгийн тэлэлттэй холбоотойгоор НАТОгийн орон зайд оруулахгүй байх нь Оросын холбооны улсын энэхүү дайн байлдааныг өдөөх гол шалтгаан болсон. Тэгэхээр энэхүү зорилготой хүрэх нь хамгийн чухал байгаа гэж харж байгаа. За ялангуяа Украины төвийг сахих статусыг баталгаажуулах замаар НАТОд хизээч гишүүн оруулахгүй байх. За мөн НАТОгийн
цэргийн хүчнийг Украин болон одоо бусад одоо нутаг дэвсгэр дээр байрлуулахгүй байх чиглэлд бол гол анхаарлаа тавьж байгаа. За мэдээж хэрэг альва дайн байлдааныг өгдөх одоо гол шалтгаан нь бол газар нутаг байдаг. Тэгэхээр өөрийн одоо эзэлж авсан газар нутгийг аль болох их хэмжээтэй Оросын одоо хяналтанд оруулах. За ялангуяа стратегийн ач холбогдолтой Кримийг одоо авч үлдэх нь бол чухал байгаа. За мөн одоо энэхүү Крим болон бусад нутаг дэвсгэрийг олон улсын эрх зүгээр их гүрнүүдээр хүлээн зөвшөөрөх. Ялангуяа Америкийн нэгдсэн улсаас энэхүү нутаг дэвсгэрийг дефакто байдлаар Оросын холбооны улсаас их гэж хүлээн зөвшөөрөх нь чухалд тооцогдож байгаа. За харин Украины хувьд аюулгүй байдлын гаталгаа гаргах. За ялангуяа Европод Украинаар дамжуулан Оросын холбооны улсын одоо дараагийн түрэмгийл үлдэхгүй байхад хамгийн гол анхаарлыг хандуулах шаардлагатай байгаа. Мэдээж хэрэг Украины хувьд газар нутгаа одоо галтахыг хүсэхгүй байгаа. За гэвч бол аливаа инхээр хэлцээ хийхэд буулд хийх одоо шаардлага үүсч байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд бол ерөнхийлөгч болохынхаа өмнө кампани ажлын үеэр энэхүү дайн байлдааны үйл ажиллагааг зогсоох явдал нь түүний ерөнхийлөгчийн гадаад бодлогын бас чухал зорилтуудын нэг гэж тодорхойлсон. За энэ утгаараа дайн байлдааны үйл ажиллагааг ерөнхийлөгч болох болсон эхний өдрөө зогсооно гэсэн амлалт өгч байсан. За гэвч одоогоор энэ амлалтандаа хүрээгүй байгаа. За тийм учраас аль болох амлалтандаа хүрэх сонгогчдынхаа өмнө бол нүүр бардам очихт нь энэхүү одоо яриа хэлцээг урагшлуулах чухал үүрэгтэй байгаа. За мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд дэлхийн түүхэнд одоо бичигдэх. За ялангуяа Нобелийн их тайвны шагналыг хүртэх сонирхолтой байгаа. Удаа дараа илэрхийлсэн. За түүний хувьд 8 дайныг эцэссэн гэж үзэж байгаа. За хамгийн гол одоо шийдвэр нь бол дэлхийн их тайванд чухал нөлөөлөл. За ялангуяа Европын аюулгүй байдлыг хүндэтгэж байгаа энэхүү Украины дайныг төгсөх явдал болж байгаамаа.